За сайн байцгаана үзэгчтэй. Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Бүхий өөрөө нэвтрүүлгийн 8 дахь дугаар үзэгчтэй авахын хүрэхэд бэлэн боллоо. За энэ өдрийн нэвтрүүлгийг хөтлөн явуулахаар үндэсний бүхийн улсын тайлбарлагч, үндэсний бүхийн судлаач, үндэсний спортын судлаач Наранбаатар ах маань студид хүрэлцэн ирсэн байна. За зочдоор Монгол Улсын гавьяа тасгалжуулагч, Монгол Улсын начин Бүдээ газрын Адиаху ах маань за мөн 2024 оны үндэсний алтан цомын төлөөх барилдааны аварга багийн тасгалжуулагч, ховд бүхийн дэвжээний тасгалжуулагч, Монгол Улсын харьцаг алтан гэрэл ах нар маань хүрэлцэн ирсэн байна. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. За өнгөрсөн одоо 7 хоногийн амралтын өдөр бол бид бүхэн бас улс аймгийн 256 бүхийн барилдааныг бол шууд амжуул үзүүлсэн. Барилдаан бол одоо маш сайхан болсон, үзэгчдийн сэтгэлд хүрсэн олон гой барилдаанууд болж сошиал хуудас үзэгчдийн бас сэтгэл ханамжийг одоо маш өндөр үнэлгээ авсан гэх юм уу те, хүмүүсийн юуг л харахад ийм гоё барилдаан болсон. За энэ барилдааныг ер нь Эв Монгол клуб бол анх санаачилж энэ барилдааны зохион байгуулъя гэдэг хүсэлтийг холбоон тавиад ингээд амжилттай ямарчсан ард нь гарсан байна. Энэ барилдааныг яагаад зохион байгуулах болов? Энэ талаараа бас Адиаху багш хэлж ярил тийм ээ. Тийм. Тэгэхээр өнгөрсөн 10 сард ер нь энэ санаа одоо олон жил бодж явсан санаагаа нэг биелүүлэх үүднээс үндэсний бүхэн холбоотой хамтраад уг нь 3 сарын ихээр тавьсан юм л да. Тэгээд бас нэг ажил төрөл нь болохгүй 4 сарын 19-нд боллоо. Тэр нь зөв болсон юм шиг байна. Санаачилсан хийх болсон шалтгаангүй бол 1930-аад оны үеийн энэ олон алдартнууд тэр дундаа одоо бас нэг хилмигдлийн хар шуурганд өртсөн хэд хэдэн бүх байгаа шүү дээ. Ер нь бол тэр нь одоо тэгэл лам байсан, хувраг байсан, сүм хийдэ шавлан сууж ясан гэдэг утгаараа ганц нэг бас нэг ам хилний алдаанаас болоод. Тэг өнөөдөр энэ залуучууд бүх сонирхогчд бол төдийлөн мэдхгүй, мэддэг байсан ус нь одоо настай болсон байна. Орхон болцгоосон. Тэгэхээр энэ түүх бол бүхийн түүх бол ер нь бол Монголын түүх шүү дээ нэг талдаа. Тэгээ энийг бас их хүүхэд залуучууд орчин цагийнханд бас нэг сэргэн сануулах ийм байсан, ийм бүх байсан. За ингэж хилмигдсэн, энэ хэмжээний амжилт гаргасан гэдэг утгаар нь санаачлаа. Тэгээ 256 бүх барилдуулъя гэж бас бүхийн холбоотой тохирсон. Энэ аймгийн начин цолтой залуучууд ч барилдаанд бас багтаж өгөхгүй байна. Тэгээ хүний өөр ингэхгүй. Энэ олон аймгийн начингуудыг бас багтаа гээд тэгээ нэг юм барилдаан санаачилсан. За Завхан аймгийн Идэр сумын нутгийн зөвлөлийн дарга манай Бацаахан найз хамтраад ажлынхаа ард гарлаа да. Нэрэмжит барилдааны утга учир гэж юу вэ гэдгийг л одоо яг үр дүнг нь үзэж байж шүү дээ. Наабаах маань бас үндэсний спорт судалдаг Маамын Лхавг Арслан маань яг ямар барилдаантай хэдийн онд ер нь барилдаж байсан их мундаг тийм босролтой цэргийн хүн байсан гэдэргээл мэдээлэл өгдөө шүү дээ зэгцэж ярил. Тэгээ ер нь бол сошиал орч зүйлээ одоо нөгөөс нэлээ ярих шиг боллоо. Ер нь Лхавгаа бол бүх сонирхчдын өрөөнд л нэлээ түгээмэл мэдэгдэж байгаа. Юм алдартай хэмжээндээ тийм ээ. Зүгээр цэргийн тэр боловсрол шашны бас боломжийн сайхан боловсролтой байсан. Хараас нь дагаад цэргийн бас нэлээ бас өндөр боловсрол байсан юм шиг байлээ шүү. Зүгээр зарим мэдээлэлэр л ер нь цэргийн энэ боловсрол нь бас арай энэ хилмигдүүлэлтэнд нөлөөлөөгүй байгаа даа ч гэдэг юм уу те. Энд чинь урд нь бас цэргийнхэн маш олноор энэ бараа юмдаас өртсөн шүү дээ. Тэгээ энэ бас нөлөөлөөгүй байгаа даа гэсэн тийм бас таамаг энэ байдаг юм билээ. Тэгэхээр бас өөрөө бас нэлийн боломжийн ирээдүйтэй энэ салбартаа бас нэлийн чухал хүн байсан харагдаад байдаг тий. Ер нь тэгээ нэг нийтээр нэлэхэд бол энэ хилмигдүүлэлт гэдэг энэ айхтар зүйлийг бол 9 сарын нэг ганц өдөр дурсах биш. Ер нь сануулж ойлгуулж ер нь нэг тийм айхтар юм хүнд зүйл шүү. Дарангуйлын энэ коммунист тогтолцоо, фашист тогтолцоонд бол ийм аюултай зүйл байдгийг шүү гэдэг ер нь бүх гэлтгүй нийтээрээ бас ойлгож мэдэрч сануулж одоо мууг зөвгөнх нь хайшаа тий. Тэгтээ бол ер нь байнга сануулж явахгүй бол бас зарим нь одоо сүлдээ бараг ойлгохгүй байлцсан зүгээр нэг 9 сарын нэг тэмдэглэлт өдөр дурсгалт өдөр маягтай ганц нэг пост яваал ганц нэг юм шеэрлж явахаар ер нь бол зүгээр л барилдаал төрүүлсэн бөхөө барьж аваад өөрийн гэсэн үзэл бодолтой байсныхын төлөө ч юм өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй байсныхын төлөө
язгуур угсаатай байсныхын төлөө те ямар нэгэн байдлаар ингээд эсвэл шашны шүтлэгтэй байсныхын төлөө өмч хөрөнгөтэй байсныхын төлөө барьж аваад ингээд хорчдөг энэ айхтар юм бол бас 20-р зуун саяхны төгшөөд тийм ээ. Тийм болохоор энэ сануулж ингэж явах нь бас зүйтэй байхаа л гэж боддог шүү дээ. Илмэдүүлэлтийн 7 жилийн хугацаа яг насных нь хувьд хэд насны үе юм? 1939 он гэдэг чинь 32 та энэ дид жагссан байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгээ 32-оос 7 жил гэдэг чинь тэгээд харамсалтай тий. 39 наснд 1946 онд 25 жил байгаар өршөөлөөр гарч ирж байгаа хаварга тий. 7 жилээ сууж гарч ирэн. Тэгээ гарч ирсэн хойноо тэр барилдсан барилдаанд энэ нь бол гайхамшиг шүү дээ. Тэгээд улсын барилдаанд дээр нь дураараа л 5 давж ирсэн мэт шүү дээ. 5 даваал тэгээ 6-гийн давааг бол нэг зүгээр ингэсгээл орхиод исэн мэт шүү дээ. Тэгээ барилдаж гэсэн хүсэл багтаа болцсон байсан юм. Өөрөөс нэг тийм энэ бүхэн юм надад зохихгүй байна гэж бодсон юм уу? Гомдсон юм уу? Ер нь тэгээ сүүл дээр гол яриг дээр сууж идэг гэсэн тэгэл урсамж байдаг л да. Санаа алдаа сууж идэг гэсэн ер нь тэгээд өөрийгөө бас яхаа би Аз муутай юм уу гэж ярьсан тэр тохиолдол байдаг юм те. Зүгээр барилдааны тухайд бүхийн тухайд тэр авиас бүх юмнууд чигдрэл ер нь дийлдэхэ болол эртлэл тэгэл нөгөө хэлмэгдүүлэлтийн айхтар юм чинь ингээл бариад авсан. Тэгээд 7 жил суугаа гарч ирсэн хойноогоо үзүүлсэн амжилтыг харахад хүртэл мундаг шүү дээ. Тэр олон жил тэгш өгөрсөн. Тэгээ 1961 оны хавд навчуудын барилдаанд ч бас айхтар төрүүлсэн шүү дээ. Айхтар төрүүлж исэн гэдгийг дээр нь нэмээ тэр Бээжингойг хайсан тухай их яриа би те залуу байсан болоос Бээжинтэй барилж таамарт үзүүлэх юмсан гэж чад. Тэгээ яг нөгөө 100 цаг болоод ирэнгүүт гарч барилдаад хаяад ингэж нэг барилдаж болно энэ гэж үзүүлж исэн гэж. Ч одоо тэгээд аавынх нь үе шухал юм шүү дээ. Тэгжсэн дэр гэдгийг шүү. Ер нь тусгаал өгөх байсан. 20-р зууны энэ бөхчүүдийн бас хочин их гоё шүү дээ. Дүүгүүр зэрэгэл дээ. Маамын лав гарсланг урт гарт хэмээх гэж нэрнийх нь өмнө тодтогч бичсэн байдаг. Энийг өмнө адиах нэлээ ярьсан да тийм ээ. Тэрний гар бол урт гарттай маа гэдгийг бол Там дамжсан л яриа юм билээ урт гарт Хамбын бор гэдэг. Хамбын бор бол яг өөрийнх нь тэр эдэр суманд байсан хүрээ хийдийнх нь нэрчлэр. За гарны урт бол 2-3 л одоо хууч яриа байдаг. Зарим нь бол яг харвд суулжсэн. За энэ үнэхээр урт гартай одоо энэ доор суулсан их доор өрсөн хүнийг бол харвд суулж яана тэр гэсэн нэг тийм нөгөөх нь бол яг бас зогсож жоод гараа унжуулаад ингээд өвдгөн дээрээ суусан ялагч үлвэн гэхэд одоо нэг хазаахгүйгээр гар нэг доошоо энэ гуйны уртлын 3-5 булчингаа давж исэн гэж ингэрхүү яриа байдаг. Тэгээд энэ нэг өөрийнх нь зураг яваад байгаа шүү дээ. Энэ зураг бол өөрөө 1907 онд төрсэн хүн. Тэгэхээр эн чинь 33 оны зураг гэдэг баг. яг гозүүтрийн зураг те. 26 настай да. Тэгээд биеийн ерөнхий галбар болсон гэхээр сайхан өрмөц. Зургийг ч гэсэн тэр баг мэрэгжлийн зурагч авсан баг. Гэрэл сүүдэр энэ төр хаалт шүү дээ. Тийм ээ. Студид авсан шиг зураг гэдэг шүү дээ. Тэр одоо ямар гэж мундаг зурагч нь бүр яаж авсан юм. Орос зурагчинд авсан байх үнцэг их сайхан гарсан. Ер нь одоо за яг Жамингуан зураг байдаг, Хондонгуан зураг байдаг тийм ээ. За Төвдөнгуа бол хожуу зураг олон байгаа. Яг 30 хэд оны тэр арслангууд чинь жишээлбэл Санжимтмын шагж аврагын тэр зураг бол бас өөрийнх нь яг ориг зураг одоогоор авахгүй биш гээл ингэж бас ярьдаг шүү дээ. Гэх мэт. Тэг яг биш гэдэг нь бол ерөнхийдөө энэ хэлмэгдүүлэлт зөөр бас нэг хэсгийг устгахж байгаа л та. Байсан зургийн нэр тэгэл байхгүй. Мамын лавгагийн одоо гэр оронд нь байсан бүх зураг сэлмэмийн хурааж явах чинь тэгээд бүх юм ингээд устгаад явцсан гэдэг байхгүй. Тэгэхээр чи хүн л юм чинь өөрийн архив байгаа түүх байгаа. Тэр болгоны чинь нөгөө үзэл суртал чинь бас давхар ингээд ирчээд. Харин ямар азар тэр хэдэн гой зураг нь үлдсэн тий. Тэр засал дээр гой зураг, гоохоо данзангуйтай байгаа зураг. Тэр баг нөгөө улсын архиваараа дамжуулсан зураг л байгаа. Ер нь хувийн архивд үлдсэн зураг гэдэг бол бараг л байхгүй. Энэ бол байсал зураг гэдэг. Шагжгуун зураг бол 1930 онд төрүүлсэн тэр саяхны өмнө байж таарна л та. Зөндөө байсан баг. Тэгэл бас л нөгөө эсэргүү бослого юмд оролцсон гэл зөндөө асуудлууд байсан баг. 26 27 он төрүүлсэн Жамингуан зураг байж хаа тийм ээ. Тийм. Яг зөв цаад хэдийгээр бол харьцангуй залуу ирсэн л те. Насны хувьд бол залуу байсан. Тэгтэл фото зураг гараад нь 40 жил болсон. Болцоо шүү дээ. Би энэ дэр нэг нэмээ хэлэхэд цолны хувьд бас жаахан буруу ойлголт байгаа даа л да. Нэг аврах цолыг өгцөн чимшиг
хуйлаж өртсөн юм шиг зарим тийм ойлголт байна. Тэгэхээр энийг нэг батламж өгсөн шүү дээ. гарах нь бол зүгээр ер нь бол Маамын лав гэдэг хүн бол аврах цолны магадгүй даян аврах цолны болцлыг бол өнөөдрийн хуулиар бол тухайн үедээ бол биелүүлсэн хүн юм байна шүү л гэдгийг батламжилж тэгээд ар гэрийнх нь үр хүүхдэд нь зүгээр хадгалуулж дурсгал болгож. Тэрнээс хууль нааш нь цааш нь болгоод өөрчилсөн тэр цол өгсөн юм бол байхгүй шүү дээ. Тэрийг бас ойлгож яахгүй бол сая Төв аймгийнхан бас бид нар Чимд Арсангийнхаа цолыг өгьевэрэй л гэж хэлээ. Чимдгоо бол бас л яг иймэрхүү хэмжээний аваргын хэмжээний амжилт гаргасан. 2-9-1 аваргатай. Тийм. Тэгэхээр бас Чимдгоо барилдааныг хийгээд бас цолыг батламжилж болно. Тийм гэх юм байт. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Үргэлж өдөө Апу компани. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхсай компани. Mobicom корпорац. Энгинийг ухаалгаар. За өстө нэг аудио ном сонсож байгаа юм шиг гоё мэдлэгээр тарихаа цэнгэлжлээ. За энэ хүний нэрмжт барилдаан бол өнгөрсөн бямб гарагт бол Монгол Бүхий өргөнд зохион байгуулагдсан. Тэгэхээр барилдааныхаа хэдүүлээ бас 1-ийн давааны онцлог, 2-ийн давааны онцлог бас барилдаанууд ямар барилдаан байв гэдгийг хамтдаа бас дүрсвчлэгээр үзье. Энэ барилдаанд бол оюун бол дарслан маань бас 2 жилийн дараа зодгосон. Бас нэг онцлог үйл явдал болсон байгаа. Цолны эрдэсийн бүрэлдэхүүний хувьд бол бас мундаг шүү тийм ээ. Би ер нь 3 сарын 18-ны барилдааныг л одоо цагаан сараас хойш мундаг том барилдаан боллоо. Дахиж наадам болтол ийм барилдаан Чансартай барилдаан гарахгүй байх гээл итгэлтэй байсан чи энэ барилдаан баг эвдсэн баха. Ер нь айхтар том барилдаан болсон шүү. Дархаа аврахтай. Зөндөө арслангуудтай. Ер нь зохиныхон бас мундаг барилдаан хийсэн. Пледний борлуулалт ер нь сайн байсан. Бас тодорхой хэмжээний маркетингийн ажил хийсэн л дээ. Тийм тэгээд манай бөхчүүдийн эрдэс сайхан байлаа. Нийт одоо оролцсон бөхчүүлдээ дахин талархаж байгаа 2 аврахтай 4 арслантай юм барилдаа. Нэг айл аав нь ороод ирэхээр нэг айл дүүрдэг шиг энэ аврагууд ороод ирэхээр өргөө дүүрэл сайхан байдаг шүү дээ тий. Оюун бол дарслан ерөнхийдөө бол эрх нь ингээ нэгдэж байгаа байлээ. Тэгээд одоо манай үзэгчид хөрхий одоо бас тодорхой хэмжээгээр бас өгүүлж барилдааны үзье дөө одоо чинь үзсэндээ бол 19 оноос хойш ингээл за 20 оны наадам 21 алгаслаа гэхэд 22, 23, 24 гээл бас нэг 5 жилийн наадамд өнжлөөдөө тэгээд яг би зөв багшийн хувьд энэ хугацаанд мань хүний өөрийн буруутаагаас болоод энэ барилдаж чадаагүй энэ хугацаанд бол гол өрсөлдөгч өгчүүд нь бол ер нь бол хүрх одоо том ажилтнаа хүрсэндээ гэж би ингэж бас боддгийг. За нэг батламж гартуулж байгаа үйл явдал чинь энэ байна л да. За 1-ийн даваа нэмшлэг рүү оръё. За ерөнхийдөө бол 1-2-ийн даваанаас бол бага барилдаануудыг орсон. 3-ийн даваанаас хойш бол гэдэг барилдаанууд байгаа. За 1-ийн даваанд бол одоо яалтчгүй үзэгчтэй хүлээж ирсэн. Монгол улсын Албан Самын зан га эрднэр нэг давж байна. Колоны зүүн Хойжлондоо гарч ирэл та. Нэг давж байна да. зүүн дээрс тэгэл ганцхан дараал. Заагийн харцаа нэг сайхан ярьдаа. Алтан гэрэл бас ярихгүй л юм чадаа. 1-ийн даваанаас сонслог үйл явдал шүү дээ. Яг зүгээр үзэгчийн үед харахад Арслан маань нэлээд төсөөрсөн юм шиг надад санагдсан. Барилдааны хувьд. За Говьсанбөрийн Мөнхбаатар Арслангийн Мөнгөн шагааг давж байна шүү дээ. Нөгөө ардын бойтон гараад болоод байгаа юм чинь шүү дээ. Мөнгөн шагааг гэдэг юм чинь. Мөнхбаатар. Чин их тийм мөртлөө тэгээд хоёр хөлн дээрээ хөнгөн ажиллагаа та тий.
түүр багтаа хүн шүү Төвөр дээ. багт. За шууд баруун тогтсон юм биш үү? Хэвтэйхэн барилддаг бас. За захны ачаа. Энэ өсгөрийг жаргал хэн хайж жигжс рүү хайж байна сая. Тий. Тэр юм шиг харагдаж тээ. Бас нэгийн даванд бол унчихгүй байх. Нэгэн даваанаас гарцаа авах онцлог барилдаан чинь тэр хэний барилдаан л да. Говалтан гамталгын давхар ачаа. гарцгаа. Тий. Аа. Тэрийг бас харуулах хэрэгтэй. Тэр бас Тийм манай биз. давхар ачаа шүү дээ. За хоёрын даваарга үргэлжлээд авч. Гантлах гарцгаан барилдааныг бол бас үзэгчтэй бас нэмж харуулмаар барилдаа юм байна. Опсон дож хоёр юм байл Ярдж та. явах чинь баруун даваад авсан. Байна. Өсөл нэг 10 насны зөрүү байгаа л да. 11 ч дүү юм уу та. Тодорхой шалгуураас мордсоо, зүүн мордсоо. Хойлоо залуучуудаа өссөн аврах. За зүүн мордон дээр эргэж Баруун өстөө сундаж ус нөлнгийн. барилдаа юу болсон давталтыг харъя. Арслангийн энэ мордоо бас ууланд цавшмард нь эвгүй шүү тий. Ер нь тэгэл олон хүнийг хазаалгасан юм шүү. Тэр соднон марслан ингээл хайжсэн мордоо шүү тэр нь. Баруун уул үлдүүл тэгэл хэцүү шүү. Нилээн жоохон төсөөрсөн багталтаа аргагүй. Нилээн удлаа. 2 жил гарсан Тэгэл хийлээж боллоо. гисэн барилтаа байхгүй Тий. гоо. Чойном одоо 2 зам тавьсан. Өстө бүжгэн сайн хоёр. Инкултын шоним Монгол улсын за одоо 2-аар 2 давлаа. Дэвжээгээ мэдрэх гэж нэг юм байдаг л да. Тэгэхэд одоо дэвжээгээ мэдрэхийн хувьд бас тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй. Ер нь 6 сар Цорын мөнгө орчим гэж ярьдгийг шүү. Зогсож ил болгон дан дээрээс өөрөө явчихчих чи юу вэ? тонны давж байгаа л да. Энэ автомат. Тий. Ерөөсөө Энэ л ойж загтсангүй. Хараад тэр дагаж алхаад. Яг ингэж барьцаа алдаад эргэж байгаа хүнд эвгүүлэх та тий. Тэгээ энэ дээр өсгөөгийн тайлбар байгаа да. Зөв тийш эргэлээ гэдэг. Тэгээ яг өөр дээр татаад утсан ба. Цогоо. Чойжс. хоёр хэлж байна. Энэ хүн их гоё байгаа юм ба. Аа. Тэгээ яагаад таваас дэшээ таваа нэг сөрхий барилдчихгүй юм бол жоо тийм зүгээр гоё тохоо шүү энэ аваар юм. Ер нь их өөртөө төвөргүй барилддаг тий цагаа. Гоё техниктэй. Онцлог. Морддог хүн шүү дээ. Хүрлээ гамбаа хоёр энэ. Хөрлөө аваад үдсэн дөө. Энэ хоёроосыг үзээ. Үзээ. Хөрлөө автар тас. За Өсгөл аймгийн их улсын мэрд Нилээн тулсан шүү. Булган аймгаас Ганбаатар 2 давж байна. Ер нь 100% захтал божигнаад байсан. Тахимдсан юм байна. Зөрөө хутгаад, баруун хутгаад авсан байна. 110-аар нэг. Авра толгойн төвсөн. За зөрөө давтлаа. Энэ бас Мөн ч гоё барилдаан да. Нүүдэн төрөө хоёр. Ням эрдэнэ. Улс аймгийн дэсэм яриад улсын чинь ямар Ямар жуулаасаа тийм эвгүй төрөөр барилддаг. Гарч ирж явахтаа л тийм зүйл байсан л да. Энэ бол үнэхээр топ 10 маруу шалгаруулаад бол энэ үгээл ихний эд тавьчих гоё. Мордог энэ хөмрөө болгож тогтоогоор. Ингэж хөмөрч гоод хөл тавиад тэгэл баруун тахгүй. Алсын тулгуур баруун. Мундаг нислэлтэй шүү. Үнэн гоё орсон. Залуу хүүд нэлээд байхтал. Сахад орох төлөвлөж үзүүлчих шиг байна те. Гişүүн төвшин. Таймаг юм цаах баянаа орох. тонгорсон ч 25-ны зам дурсан үйл явдлаа. За энэ барилдааны 1-2-ын давааны дараа яг оюун бол Арслан өмнөгчгөө ер нь барилдаанд эргээ ирэх болов жин ер нь нэлээд нэмсэн байх шиг байна. За үзэгчдийн коммент шүү те сэтгэл. Одоо энэ барилдааны дүрм өөрчлөгдөж илүү хурдтай болцсон үед ер нь яах вэ гэдэг юм уу? Ийм эргэлзээ бас үзэгчдийн дунд бий болоод эхэллээ шүү дээ. Энэ дээр таад маань. За одоо агийнх жаахан яриул уг нь. Тэ. Зүгээр хат. За миний хувьд эргээ ирэлт нь яг хөө зүгээр өөртөө нэлээ ажиллаж чадвал юм бол тэрнгүү PBS-ийн үед одоо бүх юм одоо манай үндэсний бүхт яг л сайхан таарсан би хатаагүй шүү дээ. Тэгэхээр тэрэн даваа толгойд эргээ ирэлт хийгээд ирэхэд бол асуудал би бодож байгаа. Тэр талаас нь харж байгаа. Ер нь ч тэгэл мэдрэмж, бяр ер нь төрөмлөнч шүү. Тийм шүү. Ийм жип бас олонгүй. Ер нь тийм өгөгдөл тийм төрөх нь бол цөөхөн л дөө. Цөөхөн. Ч одоо 20 настай улсад 6, 22-тай улсад ёс давсан тэр Сумын зам байгаа энэ цөөхөн шүү дээ. Амар ер нь тэгэл өөртөө итгэлтэй байгаа. Тэгэл
ер нь л том хүн гэдэг л их багасаа мэдэрч л ах шиг санагддаг. Барилдааныг таслаа сууж хаад энэ олон ирчүүд бүгд л одоо энэ сайхан дэвжин дээр барилж байгаа залуучууд баг. Ингээл нэг офшиг камер дээр нийтдээ харагддаг шүү дээ. Тэрэн дотроос л онцгой харагдаж байгаа юм шиг. Яагаад ч нүд төөрхөөргөө элбэг мундаг гоё харагдчихлаа шүү. За ингээд 1-2-ын даваагаа тэр бас ярьлаа. 3-ын давааны бас амиг графикийг одоо хамтдаа харъя. За зүүнний магна Батцуур авраг маань отхон төгс харслан шууд амлсан тий. Нэг нэ гэдэг. Басуу цэрэнг авцсан. Бачлоод гэрэл чимэд ондан сумья автыг авч байдаг. Даваа очир бомбыг авсан. Сүүлээ даамч усгоо шүү дээ. Мөнх эрдэнэ юм очир баяр жохлон баян сүх. Хөсгөлийн баасан чи Батцуур 2 тунаад. Амгалан сондож яваад. Отгон төгсийг авдаг сарчны барилдааны 5-ын даваанд авраг унсан тийм ээ. Хөлөө алдаад унсан. Тэгэл одоо тэр том барилдаанд 5-ын даваанд унсан хүн чинь Авраг сар ахсан хугацаанд бас айхтар өөрөлсөн мэл шүү. Ер нь л аврагын барилдаа ер нь бол тэгэл наадам хүртэл одоо ингээл инээжээр өсөөлөв бас том жанга шүү. Цагаан сараа гарсан Батцуур л биш шүү. Сая гарч байгаа Батцуур л шал өөртөг шиг барилдаж ирсэн. том барилдаанд өөрөөсөө цол амжилт одоо дутуу хүнд унахаар нэг тийм инженеэр жаахан шар гоцоогоо тийм ээ. Шар гоцоогоо тэгэхэд нэг орж ирэх юм бол одоо аавнтаа гэж бодол авсан байх та. Энэ бол ямар ч л одоо хүнд байдаг зөв зүйтэл нэг бүхийн бас нэг чанар л дөө. Аврагыг бас санаа зөрчсөн байж магадгүй тэр барилдаа дээр. Цаазраараа. Тий. Санаа зөрчсөн байж магадгүй. Санаа зөрнө гэхээр за нэг ийм ирнэ гээд ерөнхийдөө нөгөө тооцоолцсон байгаа шүү дээ хүний. Тэгж тооцоолоогүй юм хин өрөөд ирэхгүй. Тий. үзэгчдийн ер нь дүүрэлт хэрэгсэн байна. Сайн дүүрсээ. Яш дараа суудсан мэт шүү дээ. Шатаараа өгсөж зуугаад эхлэхээр л өхөр өчөө ер нь дүүрчдэг шүү дээ. Сүүлийн барилдаанд ер нь үзэгч сайн болж шүү. Үзэгчдийн маркетинг тал дээр бас мундаг анхаарч гоё ажилтдаг болчихлоо одоо зохион байгуулагч нар маань. Нэг үеигэд бол машины зуглаа шүү. Машинтай. Тийм шүү дээ. Наан 5 мөнгөний шагналтай, мөнгөний суулаатай тэгээ машин. Хөдөөр нутгаас ч гэсэн ер нь бас нэг ёндоогоо үзье. Гэт нэлээ ирдэг юм байна. Тэгээ сайхан бүх үзье, бүхөө үзэнгөө бас нэг ёндоогоо үзчихье. Гэт. За тэгээ бүхий өргөөнийх нь ерөнхий байрлал нь бас энэ баян зүрх талдаа юу? Тэ баян зүрх. Тий баян зүрх. Тэгэхээр бас энэ дай байрлалжаа хийдэг залуучууд бас их ёндоогоо үзэж бүх их үздэг юм байна. Ерөнхий нэг тийм судалгаагаар тэгээ билээд Батцуур ихцээрээ 100% дууссан 1970 билет зарагдсан гэв. Цаана 300 орчим орилготой. Энэ тулсан юм байна тий. Тулаад тэнцвэр атсан биз дээ. Явдгаараа явж ирсэн л Тийм та. байна. Тэгээ 100 тоног. За анар баруу. За дараа Яг нэг хацаагаа явж байхад хүн нэг жоохон л ярьдаг шүү дээ. Жохон дэм. Юмнаас тийм авдаг ш. Тэр жилийн наадам байдаг ш. Нөгөө энэ үхийдөө баяр жавхлан гард элбэг гарц 2 давхар ажиллаж байгаа их сайн хасч. элбэг гарцаа давуулж гүйж байгаа нөгөө дээл нэг нь 20 хутлын ороод Бадрах цэцгийн тийм дээл билээ. Яг явж байгаа зогсчихдаг ш. Тий. За хоёр талаас хүчтэй тэнцсэн байгаа нэг Тий. жохон дэм л орчиход байдаг. Хөөхгүй. Хөөүлийн За одоо Батцуур авраг ингээ отгон төгсөй яг давхар дээрээс баруун талд нь мөргөөд нэлээд сайн одоо торгож шүү. яг голлоод ингээ мөргөж байгаа юм л да. Яг энэ золгоон дээр бол бас ер нь илүү гэдгээл харуулж байна тийм ээ. Барьцтай байгаа хоёр шуудаг нь Алсын хөлийг нараар гэж гээд. зөрөөд өөрийн шахаад татсан. Дүгрээ. Тэгээ ер нь дархан аврах хүн аймгийн арсан хүн хоёрын хооронд бол Хутгаатай тэр бас их зөрөө байхаас жаах вдээ. Үтсэн барилдаан гаргасан амжилт гээд мордон дээр нь Энэ хоёроос айхтар үсээ дүгрээ хөдлөө. Гоё юм шүү. Хутгаа бутсан.
Дүүр төрсөн чи ер нь гой юм аваад. Дааш нэг туу юм л да саад хүн юм. Шинэ дэвэр давж байна. За Юмнуудаа хийгээл өсөлтөө. Зохион аймгийн алтан сумын хайр улсын чин дөрөвдөрч Бүсгэл аймгийн Арслан. Батмагныг нэг амлсан. Ер нь тэгээд оюутан байх юм байх тэр залуусан тий. Тий, нягт дуухан. Тэгээд би ард дээр гаргаж мөхөө. Гараж яхаа юм төрж байна. Утгын зогтыг нь хоёулаа адилхан. Цагаа. За энэ жил одоо ийм л байгаад байгаа бөхтөө. Булган аймгийн утга өндөр сумын хайр Антарс бодрооны улсын чин зогтгөрөл аймгийн орцоочлоо инхчлэнээр урд авч байна. Нэг бүхийн унган одоо суур гэдэг юмыг энэ сэрих заа. Хийгээд байгаа шүү. За тэгээд төвшин төгс. Цогоо энэ төр бол яг утгаар нь харуулж байгаа шүү. Анар заа. Анар зааны тэр дох гэж ухсыг буцаа хутгаж байгаа. Сэрих зааны унтуулж байгаа суг авчиж сайн хутгаж байгаа. Цогоо муу ялгаа байхгүй. Төвшин төгсийн зүүн ташаага өгөөл байж байгаа. Одоо араар л мордон үз түрээ хөөсөн ч араар мордсон ч дагуулаад одоо хөмрөндөөл гэсэн байдалтай тэрэндээ их тайван итгэлтэй. Ер нь гэхдээ багтаа бас үнцээр их сайн барилт өгч үзтээ. Мундаг Үнцээр сайн барилдсан жудоогоор ч одоо сайн орох. сайн байсан тэр суур. Ер нь хүүхдийг бас нэг их спортоор нэг суурийн тавиад чөлөөт нь байна уу, жудо нь байна уу, самбо нь байна уу. Тэгээд цааш нь үндэсний өх рүү дамжуулвал ер нь их зөв юм байна. Зөв юм байна. За 3-ын давааны брилдаануудын бас онцлог хвчлэгнүүдийг үзлээ. За 4-ийн давааны онолт брилдаануудын хамтаарыг. За аяхцсан маань сэтгэлдүүдээ сайн хэлээ яваад гараа. Бүхий өрөөнд өнөөдөр бас шинээр хацсан маань урилга хүлээн авч орж ирж байгаа. За 4-ийн онолт. Амар хоёр чухал хоёр онолт гоё юм шүү. Хоёр урилдаан дараалан таарлаа тийм ээ. Усын наадмарч хариуг онцсон шүү дээ. Баяр жахлаа. Хөдөр улга амгалаа хоёр. Ер нь 4-ийн онолтыг хараад за ер нь бүх урилдааныг л харах хэрэгтэй байна л гэж бодсон шүү дээ. Ер нь за энэ нэг яхаа үдэ гэхэр бол байгаагүй шүү. Бүгд л чухал. Барилдааны үр дүн нөлөөлөхөр гоё онолт харагдчихсан. Олдын эрдэнэтлэг ер нь улсын наадмаар орхон баяр дээр ирэх магадлал өндөр юм биш үү гэж та нэг тайлбар дондор ярьжсэн баг шүү тий. Тэгээ бас 4 дээр тэр үрдэж магадгүй л энэ тий. Багш өөрөө чимэггүй орсон тий. Тий. Нэг л дөрөвтэй. Дөрөв дараад баруудын шүрдсэн гаргаад ирсэн. За 4-ийн давааны хамгийн их нөлөөлөлт барилдаа. Төгрөө зээл гоё. Хулаа амар гаргаж ирдэг. Хөлийг аваад цацж байгаа. Гамбатарслангийн хөлийг аваад цацж байгаа нэг. Хүсрэг наадам үзүүл дөрөв хоёр юм шүү дээ. Төгрөө зээл зээл байгаа. Зэрэг арсан. Гараад бодовсон урдуур алхаа түрээ явсан. Сэлгсэн. Утгын цагтаа чи суудаагүй үзээлээ. Булган аймгийн утга нь чирж утгаад Авраад Хоёр удаа хутгах гэж үзээ тэгээд хавраад арднаа ороод. гараад бож зүүндээ мордоод. Дэнэг давж байгаа л та. Ер нь бас нэг тэгээд юу гэдэг те жилийн нэг тухайн бүхий нэг өнгө гэж байдаг шүү дээ. Тэр жилдээ нэг тийм байсан шүү би гэж ярьдаг. Зүүн тусгалж авраад Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын ташгарцуул ер нь арах юм ихэ хийгээл шүүрөө ороод ирсэн шүү дээ. 4 удаа 16 дөлдөж байна. Амгалан өдрөө барилдаа. Өдрийг бас л их сайн барилдсан гэж үзэж аврын байсан. барил. За Сэнжигний ертөнцөөс урдуураа хөндрөөд хагал зохингуудаа зүүн талд нь хонготоо дайрсан юм байна. Амгаланбаатар дагуулад тэгээд төрчдөг. Санийн давхар хамаан дээр хөдрээгийн хөл урагшаасаа явж За зүүн өмөрсдрөөд Өгөөгүй. өндөр сумын хайр улсын тэг яг тонгоогоод Сунч чинь тийм. тий. цаацаг бадрахаа дөрөвдөлаа. За Амгаланбаатар өдрөөлөг хоёрын барилдаанаас харуулчих зүгээр шүү. Бадрахыг уу. Бадрах харцаг бэртлээс бас эргээрсэн. За бүрэгдэв гарсан гэдэг. Бүрдөө гарсан махаас шүү. Ямар өргийг л одоо
харууллаа. Өмнө нэг дараа Өмнөр хайцсан байсан юм лээ. Банкад л тавина гэж ярьдаг юм да. Станаа банкад мөргөө тавьсан да. Батсуурыг ингээ гараад ирсэн өстой гэлдэгсэн чи зүгээр өстой. Барын зулцгийг баг дээр нь банкад л тавина гэдэг чинь энэ байгаа үстэй бол Баруун өмөртлөө ингээд арчиж шүү тий. зүүн мордоод тэр шуудганы барьцны гарны дээ. Баасан зүүн зүүн тэгтэн баруун дээр нь яваа. Энэ тэгтээ орхоноос өөр үнийг бас бол эвгүүтүүлж байгаа юм шүү дээ. Зүүн дагуулаа хөмөрсөн үү? Багагийн. Хоёроос нь давж байна. За Алдрес Батар Апо компани улсаар Баагач одоо контейнер шипстэй. Их жоогоогд ирж байсан. Тий. Сүүж дээр Зүүн ингээд Эрдэнэ толгойн хөлбөр цаатан барьцаад. Баруун гарынхаа барьцыг алдснаас болж. За энэ бол гоё барилдаан шүү харин. Улсын аймгийн 2 арслан алсын сүвээ алдаад бүргсэн дахиж өнтрөөд хөлний энэ хараар нэгж хашаад хөлний шилжихгүй байгаа маршлангийн тий. Таа шидэлтэй. Энд та жинхэнэ төрөм юм. За Өрөнгө аймгийн Хөцөн мэргээд ингээд Буян групп Алдрес Батрын сунгад Хазаа татсан. яг ярьж байгаа. цог гэрлээр дөрөв давж 16 дөлдөж байна. Шинэ арслангуудаас аргагүй сайжирч байгаа арслан бас цогцрол мөн биш үү те. Усын. За ер нь ч бас гой чангарч Хоёр байгаа ураад юм байна. автсан хүн ч тийм Тэгээд улсын байр нааданд бас энэ жил 4 оноо Хамгийн начин байхдаа л тийм Нэлээд зовоод өгсөн шүү дээ. тийштэй улаасаар нэг тийм эвгүй барилдаан тэр мэддэг үсэж таньслаа. энэ дээр баруун хараар нь суугаад хоёр Унсан ч тэгээд нэг зүгээр унчихгүй л Тэ. Энэ ус сайн суулгаачагаар шүү. ундаг. Тийм л ачим байсан. за сезоноор энэ дээр босгаад үнцэндээ зур алдсан. Одоо харахгүй тий. Зүгт Зөөлөн тэр зүгтэл. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Үргэлж одоо Апо компани. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхсаа компани. Mobicom корпорац энгийнийг ухаалгаар. Үдингээ хоёр гэж ярина үстэй. Уцаар орох өрөнд бүрдөө гарсан авцсан. Хангай дөгрөөд Орхон баяр очлооныг Бямбатхан цогоо Батүлзэн Амгаланбаатар Лавгрэл баяр цуглан гэдэг дааш төвшөнд өгсөн. Чимэд ондоо алтан зоож хэр тунаад. Сүүлийн барилдааны үзүр хөхтэй тонсон байна шүү дээ алтан зоож тий. Наадам ихэхэд одоо нэг 70 тоног л үлдсэн байна. Тийм байна. Төгчлөө. $80 хоног байгаа юм уу да тий. 5 сараас нэлээд барилдаантай гэж өгш шиг байсан да. Тэгэл 6 сар ч одоо барилдаан солиулуу. баруун хад судлаад Цогоогийн баруун утгаа. За цагаагийн баруун утгааг стаж яг удаашруулад харуул Булгаангаа өгдөлд сургалтанд хэрэгтэй баруун талдаа хад судлаад ханган утгаа болсон доо. Энэ засвал өөр өнцгөөс байгаа юу? Энэ яг давталт нь орж ирсэн. Гар ургалаад. За дахин Доогуурч орсон юм тий. дарчих баг. Одоо бол Дахиад нэг харуулаад зүгээр тайлбарлавал за тэгнь. За найруултвал За хавд аймгийн саяны цогт гэрэл начингийн барилдааны нэг урьдчилж байгаа харуулах уу? Зүүн суг Хамгийн ихнээс нь 5-5 байгаа. тэгээд дараа хангаа аврагын барилдааны гэрүүл те би хав зүгээр тэр хайж байгаа үндсэн Булган аймгийн хотог өндөр сум яриад барьц байрлал яг Булгаангаа өгдөлд сангийн бүх улсын нэгж утгын зог гэрэл баруун талдаа хад зогсоож явах үл хутгаж яахт нь яг ингээд тийм. Олон цагаагийн баруун гарын суух хавчилтанд л одоо гол хаях шалтгаан болж байгаа юм л да. Тэр суугыг онгорхой байсан бол бас би ботхоо ингэж хашаа унахгүй юу бол бас. Зодгны ар хормон дээрээс аваад нутгийн буян групп тэгээ суугыг сайн авчиж байгаа. Сэрэг цаг ингэж утгадаг шүү дээ. Тэр нэг сайн мэхэлтэй жодогийн л одоо. 8 жалгарч үтлээ. Тэгээ цогоо өөрөө баруун талтай юм. Ботхоо арслан зүүн талтай юм. Одоо бол барилдаа Тэр урдаа байгаа. За аврагын энэ за хавд аймгийн буян цэм шин мурдаа бол
Ер нь олон хүн мэддээ төрж чадхааргүй шул мэхтэй. Ер нь л одоо хэцүү ингээд Зүүн суугдсан барьцсан дээрээс. гацаач гараар нь ичгшгээд За зүүнд нь хонгодсон доо. За Холог өргөө гөлөөр. гаргаад ирсэн. За арагшаа дэвлэх юм болов. За бүр өргөд гаргаад ирсэн. Эсрэгүүлдэг нь Дөрөвсөн хавилсан. бай. За ард нь гарлаа. Завхан аймгийн яруу сум яриад энэ дэрлэлтэн зөвөр жоохон хөшигдсэн байж магадгүй гэд савга дараа нь хэлжсэн. Хөлийн дэрлэлтэн дээр жоохон хөшигдсэн байх гэдэг. Баяржглаа арслын ер нь тэр аймгийн начин зултай нодны үржинийхээ худал хэдийн хил юу найцсан бол Нэмсэн үү хассан юм уу? хассан баха. А тийм үү. Нэг хассан байгаа юм. Хассан ч юм байхгүй хөө. Тийм үү. Харин зүгээр өвлийг бодлоор нэмсэн байж мэдээ шүү. 145 орчимд байгаа болов өндөр нь бол 190 орчимтай л залуу юм байна гэж ингэж харддаг шүү дээ. ард нь гараад өвдөг шороод. Ер нь их багын их том хөвгт үзсэн шүү дээ. За энэ том Багын л гэх юм. Өргөн британ дээр лөө. Хоёрдугаар за зүү авирсан. Энэ бол хэвээр. За Дундгой аймгийн Эрдэнэт сумын яриад Эрж спорт руу нэг Одоо даш шүү дээ. Улсын чинь Бавчлуунаар Дохой их сайн сөхөж хавирч байгаа юм л да. Дахиад харуулвал тийм ээ. 5 том шүгэрч байна. Элэг усны барьцыг сайн татаад дохойг их сайн сөхөж өргөжж байсан. бага хавирчиж байгаа. Хоёулын одоо хөдөлгөөний Энэ тэгээ хүний унган юм бол рефлекс болчихсон тархинд. Аа. Тэр өөр рефлексээр л одоо мэдрэмжээр орчдөг. За шууд дээрээс түрээд. За хоёр найз юм барил да. Улсын Бархаа Батсэр улсын арсан 9 Энержи 6 компаниуд гэж байгаа шүү. Аа. Хавар гарслаа ирж байна. давхар шүлгний барьцсан дээрээс голдож дайрсан. Даваталзын зан давхар шүлгний барьцсан дээрээс голдож өгөө баруун талдаа. За энийг аагаа нэг жаахан яриач. Цохоо мөшгсөн юм биш үү? Танай зааны энэ урагшин зүгээр суудаад далруу За зохион чангаруулаагаар гарчлаа шүү дээ. сугуурын зохион гарчлаа. Тийм. Чарагийн идэв мэдэрсэн юм болов сайн. Нэрийг л удчихгүй гэж айж байсан харин нэг ч удаагүй шүү. авирлаа. За зүүн Хогийн зүй авир. нэг 2 цаг гаранд барилцсан барилдан байдаг байх шүү тийм. Тэ нэр чинь. компани өг Монгол улсын Тэр баг хөөргөний рекорд байлгүй. улсын чинь Бавчлуунаар Баг энэ нэр юм байна. Зүгээр Батэрд навраг мөнгөрд нашлуу За одоо 6-гийн өргөө баригдсан энэ бол удаж барилдаагүй тий. хэлнэ. Нэг удаа. Өгөнө төлтнийх удааг баг. Мараа мартаад зүгээрээ. Жишээл бас жижигхэн деталь олон хөдөлгөөнд дүнд явж байгаа шүү тий. Тий. Дандуур Шилжилт тэнцвэрийн алдагдуулаад чангаруулаад За 5-ын давааны барилдаан бол ийм бас онцлог шүү дээ олон барилдаан. Нэг тэнд л уул галтсан үзэгч шуугалтсан маш гоё барилдаанууд болсон. За шууд 6-гийн даваа руу. Одоо 6-гийн давааны ам их гоё. Олон ч бас нэг иймэрхүү таамаг нэг төвшүүлтлээг баха. Тийм бах. Танга аваргыг моцор авраг. тий лог гэрэлийг авах гэж бодож байсан бах тийм ээ. Хараа л зөлийн юм бич тэгээд Орхон баяр арслан амлсан. 22 оны 100 жилээс хойш барилдааг үздэй. Барилдааг авах тий. Тэгээ 3 жил болчихсон байна. Улсын байр наадамд таарна. Бас нэг бэлдсэн юм аа үзье. Ямар байгаагийн тэр үеэс хойш хэрхэн өөрчлөгдөж үгэл авраг ирэмбэрээ авсан. Барилдааныг тэр утгаараа сонирхолтой гоё болгосон. Аа. Нэмээд арслангаа ч гэсэн бас их хөөрхөн хувцлал авсан юм л үйл явдал шүү дээ тийм ээ. Энэ донд улсын дархан ураг болсоор улсын эрчим зөвлөгөөрийг улсын ураг хангаа улсын арсан гадхан баярыг улсын хан батүлци улсын арсан дашиг өмдөж улсын Суу авраг. Үндэсний одоо бүхчүүдээс өөр дээрээ мэрч гаргасан юм цорын гац бохох шүү тийм. Брэнд За зүүнд нь яваад унлаа. суу брэнд. За Тийш, хавцсан тохон дээр Монгол улсын Бархаа Өөр байхгүй хоо. улсын чинь цогцэр дээр 6 давж Хамгийн дөрөнд очроо байгаа. За өнөөдөр ч гоё дугаамаа. Ер нь бол аврагд Бэлтгэл боорон бол ер нь тун айтайхан болсон. Зүүнний За гараа шүүс. үзүүл дээр нь зөрүүл дараа зүүн тахимдж өгөө шүүгсэн юм тий. Тэ дагаа шиг. Дархан хөл тэгээд Ташаа төлцөө ирэн барилдаа. за сэжээ гараад ирсэн. Цаадлын барилдаа авахад. Орхон ангаа харгаа. За одоо мордно. Бороо мордоо. За энэ мордоо. Энэ мордоо шалгаа байхгүй хангаа аваргын баруун гарын барьц
энэ сугны даралт тохоогоо их сайн дарж байгаа. Тийм. Энэгээр одоо хөдөлгөөнийг их сайн хорж чээж бүх соёрыг салгана гэж ярьдаг тийм ээ. Чээжнийх нь хэсэг үндсэндээ бол тэр суг даралтаар их сайн багалж өгөөд тэгээд таацнаас доогуур бол гараанаас ороож мордоо тэрийг хашаа болгоо сүлрүү Тэгээд гэдэг. голдуул хашин мордоо болсон юм шиг. Их цэрэ мордоо ч нэг ховордсон юм шиг харагдав. Хцээрээ мордооч нь бас нөгөө хариулт ирээд идэг болохоор. Тийм. Зөвхөн нэг харагдав. Голдуул хашин мордоо. Мордооч нь хариулт багтаа. Хамгаалтад давталгаа явуулж байгаа болохоор бас тэрийг сонгох гэж. Шахад татгаад За энэ барилтан дээр задлж байна. Зүүн зулгаан дээрээс баруун тал руугаа аймгийн өмнө дэлгэр сумын яриа одоо үнс босгаал юм да. Зайлаа маягийн л одоо Хашааных нь мэдрэмж гоё юм аа бас тий. улсын зам Хоёр талдаа тэгээд 6 давж гişүүгийн хүн чинь нэг талтай байдаг. Алтан цаашийн давуу тал нь хоёр талдаа ташааных гоё мэдрэх юм аа. Босглаа гэж ярих байна. Босгаал та. Намбар зааны удмынхаа хөгжмөс нөө. За уран барилдааны шагналыг дүүрдэрч начин гарч авсан. 3 дээр хүрлээ арсалтай гоё барилдаа үзүүлсэн. 4 оноолтон цэдэн содон гарцгийг гойхон давсан. Яалтчгүй л одоо дүүрдэрж энэ саналыг бол бодвол энэ шагнал өгж байгаа ах トゥ нараас гаргасан юм болов. Нутаг нуг тал тохойн татаагүй барилдааны харахаар бас гарцаагүй өгчмөр тийм ээ. Гурын даваа хүрлээг бол зоригтой сайхан амлж бас л огшаасан гоё барилдаа байсан. Дөрөвдөр цэдэг шин гаргаж ирээ бүр ингээд нумраад бас нэг хөөрхөн чөлөөтийн таны сургалт мургалт байгаа юу? одоо тэгэл аваргаар дамжсан тодорхой хэмжээнд нөлөөлөх л байлгүй дээ бас. Та бас гэж авдаг гэсэн. Миний гараар нэг 4 жил худлаа нөхүүлсэн юм чи. Таны нэг Хамбатарлаг нэг гоё цаа байдаг шүү дээ тий. Бас Яваад идэг. Дүүрээ хөл авалт их давтсан. Ер нь тэгээ хүнийхээ үед бас их томото залуу байдаг шүү дүүрээч. Тий. Гэсэн. Ах төрсөн ах トゥ хоёр хоорондоо жоохон зан аашны хөвж байгаа ялгаатай хоёр хүн байна. За үргэлжлүүлээд тэгвэл дараагийн даваар орж амыг харцгаая. Шүгэн дөрөв. Тий, одоо яг Бацуур аврагаас харагдаж байгаа шүү дээ. Ангаа. Наадам дөх тусам бол ер нь тэгэл одоо гол барилдах хүмүүсээ нэг авч барилдах нь бол омлын хувьд ч тийм ээ олон жилийн түүх практикийн хувьд ч гэсэн зөвл Дархан хорог Бацуурын даваанд Монгол улсын авраг юм хангаа байна. Ерөнх байна. Хангаа орхог авчин хангааг Бацуур авраг авчлаа. Сонирхолтой шүү дээ. Сонин л амнууд. Ерөнх сайхан баавар муухай гэж нэг Манай үндэсний үхийн гоё үг байгаас. ярьдаг да. За мордож ураад өгшөө. За одоо энэ барьц одоо бол ангаа Түрүүн орхон баярыг бол баруун гар гадуур суг дарж мордсон. А энэ дээр бол суур аврагыг бол харцагдаж сугдаад мордож байгаа. Тэгээд барьцны хувьд бол өөр, мордооны хувьд бол ижил төстэй. Дархан авраг Бацуураар за харцагдаж цугцсан барьцсан дээр 5-3 болгож 2-4 толж байгаа юм шүү. одоо түрүү Гөрөөр байсан шүү дээ. Сойрх үлдчихсэн. Тийм хаа сүүл бас нэг аваа ижлөө. Цагаан сар орлоо. Цагаан сараар бас яг шүгэн дөрөв дээр авсан. хашиж гэдэг нь бол ер нь игц мордоо сүйдээ суугаад хөндлөө хашаа болсон. Энэ хашаад Бэлтгэл дээр чи одоо Харин ч одоо яг их мордод хийж хоор хаягдах юм ба шүү. том цолтой хөгчүүд бас нэг хайхтар мэгт автаж харагддаггүй шүү дээ. Түгээн. Манай авраг бол Гардуулж байна. Хангаа. барилдааны хийх үедээ хийж нэмэгт автах үедээ тэгэл одоо бэлтгэл эхлэл цаг дуустал Тэгээ Монгол гүдөө За ихэд автуулаад за энэ юм тэгэл гардаг шүү дээ. даваасар ингээ алтан цааш Ер нь тийм бах та. Барилдааныхаа одоо нэг уралчхад дараагийн юм дээр заавал зассан гэдэг. Тий. Ер нь дахиж авдаг барилддаг. Өмнөх мэхэндээ ер нь дахиж ундаггүй. за Бас мундаг тийм надад шаардлагатай шүү. баруун мордсон Манай зан энэ арай яараа мордсон. ерөнхийдөө бол Толгоо дээр сугцсан барьцсан дээрээс мэхний хөвлөр сугцсан гараа сайн татж байгаа толгоогоо уулын доош нь бүтэн
чэйжэр нь мөргөж байгаа мордсон бол илүү үр дүнтэй байсан бол. Тэгэхгүй За суугдсан зүүн дантаа суугдаад Тэгээд баруун морд таазан тэр хойно байж мордож байгаа байхгүй. одоо дайрдсан юм байна. Ер нь цоож таазаа ер нь хойш нь аяа. Ямар одоо тэр суугдсан байсан дээрээс бидний хөлбөр ирэхгүй гэдгийг одоо уншиж яг л мэдсэн байна. За энэ нийт дээр Алтцоо Жарслангийн энэ баруунгоор барьцгүй юм шиг хэрнээ ингээд тэр цугтааг нь хөшөөд байгаа бох те. Өдөөс нь Мэдрэл нөгөө ташааныхаа мэдрэмжээр л байгаа даа. Тий. Тэгээд бас энэ хүн харахад барьцгүй юм шиг мөртлөө сугаасаа авчт юм шиг байна. Сугасаа авччихаар бас тэнцвэр алдагддаг шүү дээ. Тийм талтаа шүү дээ. тийм үү. Эхний дайран дээр тэр гар гаргацсан юм шиг байж байгаа. Харъя. Дарж аваад ачаад бас нэг За төвдөлсөн шүү. зүүн Тэр дантаа гарч байгаа харагдчихсан. Тэр бол бас их гоё хөдөлгөөн шүү. Тэр зүгээр хаялцаагүй ч гэсэн харуулдаг бас. ерөнхийдөө бол Тэгээ нүүрний урдуур гар ороод ийшээ Тэ дараад дарж штэ тий. За ингээд шүүгэн дөрөв бол одоо бас л гоё барилдаа болсон. За ингээд үзүр төрүүгээ шуудаарай. Хангаа авраг аймгийн хорцорслон Алтан зоож 2 давсан бүчүүдийг харуулж байна. цоож жирэн дан завхныхныг дагнсан байсан шүү. Өсгөөтөр ч юм уу донд лав гэрэл Батулзын гэдрийн өргөн мөлөө тий. Тэгээ захны хөргөж танаа зааж. Хүүтэй хөргөнтэй янзгаар нь давдаг юм байна. Дорногоо хоёроор хийсэн юм байна шүү дээ. Нэг хоёрын даа. Дорногоо хоёроор ерөөдөө бие халаагаал. Төвшин дуулга бол харин манай дундгой өргөн баг шүү. Тэрийг санаж. үргэлжиж байна. За Монгол бүхийн энэ цаг үеийн одоо өнгө шинжих өрсөлдөөнд за ер нь одоо альхын талд нь яваа юм бэ? Хан эдгийн нутгийнхан минь намайг Өмнө нь ерөөсөө нэг тааж барилдаад хангаа авраг давцсан. ийм л барилдаа Гэсэн байж тээ. үзүүлдэ. Маргааш одоо улсын за баруун Сарвуу их томтой, гар урттай Алтан цоожийн нэг юм биеийн одоо бүтцэл бас л сайхан шүү. Сайхан атга дүүрэн барилдтай байна хоёр. Гарынхаа үзүүрлүү их сайтай. Жохон тулсгийгээд иргэсэн дээр дардсан. Түрүүчийн барилдаан дээр ярьжсэн да тийм ээ бас. Төрнөкийг бол бас л хашрааж ирсэн байсан. Шүлгэний барилдтай байгаа. За татаад баруун суугдана. Сөхөөд явандаа одоо мордно. Одоо 140 шахуу хэмжинтэй хүн төрнөкөнд нэг дор бол хөнгөн 30 татна гэдэг бол бас л бие болдрын хувьд том үзүүлэлттэй л дээ. Хилдэн дээр нь гаргацсан. За ингээд өөр Монголд ч чамаа ханга авраг нэг л Хилдээгүй юу гэж. өхөлтөнгөт нь гаргаад ашиглаж байгаа. Яг өөр монголч хийдэг. Дээхэн үед одоо манай чулуун ах энийг хийдэг байсан. Ерөнхийлөгчийн бүхгээ ярьдаг байсан чинь 90 оны барилдаанд Хүрлбаатар за Баян авраг өдрөө хай төрүүлсэн тийм ээ. Чулуун ах бол өхөлтөнгөт Ямар үед одоо хавирчдаг. За өөрийн хавирангууд зөрүүлээ хавирчдаг. Тийм одоо мэхтэй хүн байсан. Улсын өсгөдөр өрнөн дэлгэрэх 3 удаа 5 тасна. Бямтур зам багш энэ мехний хариулт их заадаг байсан. Өхөлдөө нэ юу? Өхөлд хавирахаар өхөлдөн эсвэл хавирсан үнийг зөрж өшгөлн Өхөлдөх мехний бол одоо хариулт төгс хариулт юм. эсвэл нөгөө гаргаж нэг сугруу дарна марна гээл. Дээшээ баригдсан бас тодорхой зүйл байсан да. За ингээд За ингээд Алтан зоож арслан. Улс аймгийн 2 дахь төрөв юм. Тийм байлаа тий. 2 дахь төрөв. Сумын зааны 4 4 аймгийн султны нэг л төрөв. Энэ номер нэг азтай залуус төрүүлсэн баг тий. Тэгэхээр ч одоо хэдэн төрөв юм? 5 7 төрүүлж байгаа юм уу тий. Нэг төрөв нь бол авраг сургууль дээр гэж ярьж байсан. Тэгээ нэг төрөв аврах сургууль дээр явчихсан. Аврагын заалан дээр төрүүлсэн тий. Окей. Өргөн хаалттай яг төрүүлсэн. Аврагтаа чи 3 барилдаан болсон. Намрын нээлтийн нөгөө бөхөөргөө нээгдэчихгүй. хөвгийн бөхчүүдэд Тэгээ алтан зоож төрүүлээд өргөж байна. За үзүүр бүхэн шагнал нэгэндээ сэрот төрүүлж исэн санагдах юм. мөнгөн шагнал за хөвгийн бөхчүүд тус үртэн 3 сая төгрөгийн мөнгөн шагналыг ардуулж байна. Слангийн молгоноос айдсаад. Өнөөдрийн барилдаанд өргөн болоола Төрөөхөн шагнал авч өргөсөн үзэгч түмэндээ уран мехийг бол уралдуулан барилдсан хүчит бөхчүүдэн талархал дэвшүүлье. Ширүүлсэн. Хоногийн амралтын өдрүүд буюу 4-р сарын 27 оны өдрүүдэд Монгол өвчин өргөнөөр зохион байгуулагдсан 140 кг-тай 30 төрнийхэнд яг барилж байгаа бол нөгөө хүн ингээд
эвлүүлж болно. Яг энэ турник шиг нөгөө ийм хүчний зөвлөлт шиг эвлж болохгүй болохоор яг хүчээр хийдэг болохоор бас үзүүлэлт нь сайн байгаа байхгүй юу? Сайн үзэл. Тий. Үзүүлэлт нь сайн байна. Би ч бас одоо олон оюутнуудаас сорил авч ялаа. Сорил бөхчүүдээ сорил урд хүч ахвалцсан ба гэл. Тэгээд энэ хэмжээний 135-аас 140 хэлтэй хүн төрнөөхөнд хөнгөө 30 татаад тэгээ нөгөөх нь давталттай 30-аар 5 ч юм уу 150 гэсэн үг шүү дээ. Гэдэг бол том үзүүлэлт. Би одоо хүүхдүүд нэлээ хэлээд байгаа. Төрнөөх олсвол хүний гарыг ингэ сайжруулдаг юм аа гэж. Ивэр гарч болохгүй болохоор тий. Яг л нөгөө чадвар нь байж хийхээс өөр ямар ч аргагүй гэсэн үг байхгүй юу? За ингээд одоо Монгол улсын арслан Мамын лавгаксны нэрэмжт барилдаан бол одоо маш сайхан болж өндөрсөн. За ингээд энэ хүрээд ивент итгэгчдийн реклам зар сурчлагын араас дараагийн булангуудаараа иргэн уулзъя. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Үргэлж өдөө Апу компани. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхсай компани. Mobicom Corporation. Энгинийг ухаалгаар. За бүхэн өөрөө нэвтрүүлгийн 8 дахь дугаар үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрж байна. За нэвтрүүлгийн ивент итгэгчдийн реклам зар сурчлагын араас үзэгч та бүхэндээ уламжлалын дагуу хамгийн булангаа хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн хамгийн булангаар бол одоо үндэсний өвхийн хамгийн тэр хинбэ гэдэг яг нэг нэр бол цохгүй. Та бүхний бодлоор энэ цаг үе эсвэл одоо бүх цаг үеч гэдэг юм өөрсдийнхөө мэдхээр хамгийн уран барилдаантай бүх юу хинбэ гэдэг талаар ярилцъя л да. Уран барилдаантай бүх гэж юу нь яг ямар бүхийг хэлэх юм? Олон төрлийн мехтэй хэлэх юм уу? Эсвэл нэг мехээ маш гоё хийдэг бүхийг хэлэх юм уу? Энэ өөртөө Сүхбат аваргал яригдах байлгүй тийм үү? Тэр олон хүн нэрлэх байгаа л да. Сүхбат аварга байна. За тэгээ Жамин бүрүүн очин байна. Энэ хажуу сууж байгаа өнөөс нэрлэх л баг. Ирээд онд бас уран барилдааны шагналаас олон л авч ирсэн. Тэгээ сүүлж одоо зоргоо Соронзон булзаан байна тийм. Ерөн зүүн талаар хийж болох бүхэл мөхийг хийж байгаа харагддаг гэсэн. Миний хувьд бол Жамбруу. Тэгээд ойлгомжтой тех бах бас уран барилтгүйс ойлгомжтой. Одоо Монголын бүх хүмүүс мэдж байгаа шүү дээ. Олон хүн нэрлэгдэх хоо тийм. Миний бодлоор бол хамгийн уран барилдаад байгаа бүхэл за яг одоо бидний дээдлийн үед Бямтар зан бас сайхан барилжсэн, гоё барилжсэн. Гоё хөл аавн, гоё хотхон. За Том Сүхбат ах бол бас л хурдан цэвэрхэн гоё барилддаг байсан тийм ээ. За бидний үеэс одоо Сүхбат аварга бол олон төрлийн мехтэй. Олон мехтэй. Гарачаа тэгэл тэр баруун зүүн хонгодоо хутгаа бол тэгэд тонгорно. Сайхан тонгорно. Сүхбат аваргын одоо олон мехнүүд бол гайхамшигтай. За бидний дараагийн Жамин бүрв байна. Манай Жамин найз бол өөрмөц уран барилдаантай гэхээс их өөрмөц их сонин стандарт бус этгээд барилдаантай юм шүү дээ. Сонин юм хийдэг. Тэр нь одоо үзэгчдэд бол бас үнэхээр нэг тийм таашаал өгдөг. Одоо гоё ихээс яа. Бид нар ч одоо би ч олон барилдсан барилдааныхын учрыг олохгүй саргал хайж унсан ч гэсэн учрыг нь олдгоос ямар юм хийх гэдэг нь мэдэгддэггүй. За өнөөдөр бол зөргөө харцаг бол үнэхээр одоо гоё барилдаж байна. Үнэхээр уран байна. Зөргөөгийн барилдаа. Олон төрлийн мэх хийж байгаа зөргөө бол амар сайхан начны дунгуйлдаа бол нэг төрлийн мэхэн дээр бол амраагийн дунгуйлдаа бол гайхамшигтай. Үнэхээр гоё тийм ээ. Тэгээд энэ өөрөөсөө хүч бяраар хол илүү хүнийг тэгэд цэвэрхэн хайна гэдэг бол үнэхээр одоо сайн. За баасанхүү харцах чинь бол хөл гар бас зэрэг явна. Бас л нариулахгүй болохгүй юм шүү. Бас л одоо яг өнөөдрийн барилж чад бол би зоргоо амар сайхан баасанхүү гэж нэрлэнэ. Энэ үед дээр. Тий.
Дээр үе зүгээр барилдааны нь бол үзээгүй. Тэгэхдээ тэр ган долгорын Батсук гэдэг хүн бас гоё өрөлдөг юм байсан баха. Би ганц нэг бичлэгийн зүгээр олж үзчихсэн. Хуучны юм чинь. Тэр яг хаялцж байгааг харахад тэр бол тэр тонгороо энэ мундаг амтан байсан юм шиг л. Зүгээр олон барилдааны нэг одоо цагийн шиг үлдсэн бол ямар өхөөсөн бол гэж боддог. Тэр хүний барилдаан баг. Зөв цэрэн тогтоогоорыг бол бас хуучин цагт ярих л баг те. Тэр мундаг аралтай, барьтай, том өнгөхөд бол олон хувилбартай байсан юм лээ. Нэвтрүүлгийг далинд бол миний хувьд бол би бол тийм уран барилдаантай хүн биш шүү дээ. Яг зүгээр жоо хурдан барилддаг. Жаахан шуурхаад хүнтэй одоо уддггүй. Тэгсэрэл. Тий унсан ч давсан ч яг үгүй жоо хурдан тэр нь үзэгчдийг ч хэлэхгүй. Тэгээс би өөрийгөө бол ер нь тэгж яахгүй. Уран бүхний донд орохгүй. Тий өөрийгөө гэдэг одоо дараахан загнаад байгаа юм биш. Ер нь бол тийм олон төрлийн уран барилдаантай хүн бол биш шүү дээ. Яг жоо хурдан чанаруугаа намайг яг хүүхд залуу байхад цэвэрхэн барилж чинь шүү чи гэж хэлдэг байсан. Тэр л надад таалагддаг. Би өөрөө одоо энэ тийм уран барилдаантай хэрж байгаа ичдэг. Яг үнийг заавад иддэг. Тийм энэ олон сайхан барилдаа. Зүгээр яг хуу чага багч юм бол өстой их зөв намайг хэлсэн гэж боддог. Томи олсон тийм ээ зөв томи олсон. Цэвэрхэн барилдаантай. Тэр бол одоо наддаа бол уран барилдаанаас илүү том одоо үнэлгээ шагнал гэж ингэж бодоод идгийн. Тэгээ миний бодол тэрэнд бид нар одоо энэ цаг үед барилж байгаа одоо саяны нэрэлсэн бүхчүүдийн ер нь бичлэг одоо техник технологи хөгжсөн үед бол YouTube ухраагаад ч юм уу бичлэг нүтж штэ тий. Одоо тэгвэл та гурийн гурвангаас бас нэрэлсэн бүхчүүдээс Жамин Пүрэв Начингийн талаар бас алтан гарал гарцгаа ярил. Ямар нэг хийдэг байсан. Эсвэл тийм хариулт нэх мундаг байсан юм уу? Би чинь одоо 10 жилийн сурагч байхад л зурагтаар их хардаг байсан. Тэгээд оюутан болоод ирсэн Жамбир ах маань бас нэг ахтар барилдахаа болцсон байсан. Тэгээд нэг манай ховдын хилээ зэрэг дээр бэлтгэл хийдэг. Тэгээд нэг бэлтгэл дээр тулж утсан чи ястай эвгүй хүн юм бэл. Нэг уяштын наадмын дээр би нэг амлуулсныг онжсэн. Тэгээд он аймаг арслан байсан. Яг тулаад үзгэр. Гэхдээ стол нөгөө уншигдахгүй гэдэг шиг юм байлээ. Тийм уншигдахгүй байгаа хүн чинь хийгүй байдаг шүү дээ. Барилж байгаа. Таамаглах. Тий. Төгсөл байхгүй. Тий. Одоо тэгэл зоргоо ус яг л тийм шүү дээ. Аль үйлдвэр нэрх гэж байгаа нь. Тийм хэн дээр айгүй ирэмгий хийдэг. Жамин Пүрэвтэй барилдахаар бас их бяртай. Яваасаа бяртай юм. Бяртай жаа хатуудаа хүн шүү дээ хатуу. Тэгсэн хэрнээ хатуу хүн чинь бол жоохон унаа ойртой байдаг тийм ээ. Манай Жамаа бол хатуу хэрнээ унаа холтой. Тэр бас гонцлог тийм мэдрэмж байна тийм үү. Тархины одоо төв мэдрэлийн системийн үйл ажиллагаатай холбоотой байх гэдэг шүү дээ. Төрөн сэтгэл. Тийм онцгой хариу үйлдэлийн хурд гэж юм байна тийм ээ. Спортод бол хариу үйлдэлийн хурд, төвөгтэй хариу үйлдэл, энгийн хариу үйлдэл гэж ярьдаг л да. Манай бүхэл дандаа төвөгтэй хариу үйлдэл байхгүй юу? Онлын үед. Тэр нь жишээлбэл 100 метрт одоо ингээд тамирчдыг намгаранаас гаргалаа гэхэд нөгөө буу дуграал, буун дуугаар гарах нь бол тодорхой шүү дээ. Энэ бол энгийн хариу үйлдэл үзүүлж байна шүү дээ. За буу дугаар нь бид гарна. Бүхэл ямар юм их ирэх нь мэдэгдэхгүй учраас төвөгтэй хариу үйлдэл. Тэр дундаа Жамин Пүрэв Начин бүр хэцүү явах нь. Жишээл хөлбөмбөгийн одоо 11-ээс одоо дургуулын цохилт хий тийм үү. Аль болон төшгөлөх нь мэдэгдэхгүй энэ төшгөлж яхад батар нөгөө тийшээгээ хаалгач өсөрж яддаг тийм ээ. Энэ бол одоо төвөгтэй хариу үйлдэл байхгүй. Тийм. Манай бүхэл бүх мехний хариулт тэндээс гарах хариу үйлдэл үзүүлэх нь төвөгтэй. Тэгээ тэр нь бол нэгдүгээр төвөгтэйг хоёрдугаарт хурд хариу үйлдэл хурдан сэтгэж жишээл Алтан цаажийн саяны энэ өхөөлдөнд гаргаа цаатлын хөлд очиж өшиглэнэ гэдэг бол одоо хариу үйлдэлийн хурд их хурдтай байгааз гэх жишээ нь. За хамгийн болон та бүхэнд бас илүү олон бүхчүүдийн талаар ярилцсан арай тийм дэлгэрэнгүй болсон болов уу гэж бодож байна. За үргэлжлүүлээд Чансааны оноогоос хамтдаа харъя. Өнөөдрийн таамаглаж байгаа барилдааны араас бол мэдээж 256 мөнх хөрөлдсөн. Чансаа бол өөрчлөгдсөн байгаа. Цоож 4-өр орж ирж байгаа юм байна тий. Тийм байна.
8-4 рүү юу? Тэгээ өмнөх нь бол мэдэхгүй одоо 1500 оноо өгсөн үү сая дөрүүлэхэд нь? Тэгсэн. 5100 оноотой байсан бай тээ. лавга 32-т байлаа. Нэг дээр явж исэн. Тийм байлаа. Тийм, Анир нэг байраас олчих юм байна тий. Тий. Батмагна барилдаагүй ч гэсэн 3 дээр л Ширэнгэр Манай хөхөө начин бас л нэг тийм жигдхэн л дээ. жигдхэн нэг машинаар бол нэг тийм нуугаал тийм ээ. Нэг дөрөвтөнд атчаал бүр нэг олитл нь хаад зөхгүй нэг нуугаад байдаг шингээ нэг сайхан нуугаад. Эрдсэн өөрөө өндөр. Дундтаван 3 гар. Өсгөө нэг дээр унж яхад 6000 оноотой л явж байгаа юм шүү дээ. За чансааны 8 бүхэл юм байна. Манайхан чансааг бүр дэлгэрүүлж харахыг хүсвэл дэвжил цэгийн рүү ороод харж болно. Үзэгчд маань бас нөгөө бүхий лайв дээр орж ирэл тэр байна уу, тэр унтсан уу гэж асуугаад байдаг шүү дээ. Дэвжүүрөө ороод юу бүх мэдээлэлээ харах юм бүр боломжтой. Том солбоотоор бол сумын заануудын лайвыг харж байхад бол манахаас юм байна гэж асуудаг. Өсгөлөөс юм байна гэж. Тэгээд чинь нэг аймгаас бараг 10 20 30 хүн нэрлээ сууж байж байхгүй. Онцлж хүмүүс их асуудаг юм билээ шүү дээ. Тэр байгаа мó, тэр давснаа ч гэж байна. Улс аймаг бол ихтэйг нь сумын зам бол манахаас юм байна гэсэн бол асуулт байх. Яг л тэр нэг талдаа зайлуул нөгөө дивжээр орж сайн мэдэхгүй байна л да зарим нь. Тий. Бас Тэр доо Google-ээс сайхан дивжээ цэг юм ээ гэж орох юм бол тэн дээр бүхийн түүх, бүхийн нэр, барилдаа, оноолт гэх бүх юм байгаа. Тэр зэс рүү ороод барилдаанаа үзчихвэл хэрэгтэй шүү дээ. Дивжээч одоо байгуулагдаад хэр удаж байна? мэдэх одоо 2017 он болов. Тийм нэлээд хэдэн жилийн нүүр үзсэн. SPS-ийг эхэлж байгаад эхэлсэн байсан шүү. Дивжээн дээр бол бүхийн тухай бүх мэдээлэл. Мундаг. Одоо саяхан бүр Шинжлэх шинжлэх ухааны архив тэр чигээр. тий. За, үргэлжлүүлээд энэ бүх юм бэ? Ер нь энэ болоо ороод ирэх нэвтрүүлэг бас нэлээд шувтархаж байгаа маа гэдгийг л үзэгчд бас гадралж байгаа бах. За, тэрээр 2024-өөс 2025 он улирлын Монгол бүхий өргөний албан ёсны цуврал барилдаанд 15 удаа зодоглож 43 давааг цуглуулжээ. За мөн 2 удаа их шөвгт, 1 удаа дунд шөвгт шалгарсан байна. Төрүүлээгүй юм уу те? Төрүүлээгүй хүн байна. Их зөндөртэй төрүүлээгүй. Үзүүрлээгүй юм биш үү бас тэгээд. Зүрлээгүй байна. 2 удаа их шөвг, 1 удаа дунд Орчлоо яасан блэ? төрүүлсэн. Төрүүлсэн. 256 төрүүлж. Тэгвэл амар сайхан юм шүү. Цогтгөрөл начин биш үү? Амар сайхан юм болов? Начингууд ил нэг байгаа. Тэр амар сайхан. Цогтгөрөл начин лав 2 их шөвгт үлдсэн. Цогт 10 Сая Бямбатхан Арслан хаяад дунд шөг рүү ороод ирсэн. 8 гэсэн үг шүү дээ. Цогтгөрөл начин байх магадлалтай л юм байна. 43 даваачихтас өндөр тоо шүү. Амар өндөр тоо шүү дээ. Бараг 3 дунд 15 барилдаа тий. 280-тэй явж байлаа шүү. Тэгэхээр би амар ах уу. Адих. Би бол цогтгөрлийг юм уу гэж бодож байна. Алтан гэрэл. Надад бол юу алах вэ? Тэр тодорхой тийм юм гэсэн. 50% магадлалыг та нэг хийх болов. Хаглаад өгөөч. Хаглаад өгвөл. Цогоо юм болов. Цогоо. Тийм. За тэгвэл одоо шууд хариугаарай. Цогоо юм уу те? Цогтгөрөл Би начин. бол амрааг л гэж бодлоо шүү дээ. Аа. Цогтгөрөл начин 2 ойрхон их шөвгт шалгарсан. Амраа бас 2 их шүг байгаа шүү. Тэгээд өмнөх барилдаанд дунд шөвг шалгарсан. Тэгээ 15 яг юм бөхчсөн барилдаанд оролцохдоо 43 даваг цуглуулсан байлээ. За тэгээд энэ үйлрэлд бас бид нэр бүхий өөрөөгөр онцлох ёстой бөхчүүдийн нэг бол бас яалчгүй цогтгөрөл начин юм болоо гэж бас бодож байна. Тэгэхээр яг барилдааны энэ одоо харуулж За байна л энэ та. хоёр бүхэн барилдаанд Юм барыг. шийдэгдэх гээд байгаа юм шиг л харагдах юм тэгээд. За толгой зүрлэгт нь баруун дагаж мордод дутуудсан хайврахт нь Чойжсүрэн бол бас мундаг зан шүү. Улаан аймгийн утаг өндөр сум яриад Улаангаа өвчний төлөө сан алдар спорт орооны хөлсөний чуудгийн зогтгөрөл аймгийн зан Чойжсүрэнгээр 2 давлаа. За нэг барилдааны турш цайтай. Ийм бүх За цогоо начныхаа барилдаанд. Чойжоо энэ жил дунд гууд яг бол Одоо тэгээ гайгүй сайхан магадaltaй те. тий. энэ жил одоо ийм л байгаад байгаа Их айтайхан биш шүү. алдар спорт орооны хөлсөний зогтгөрөл Тэр нэг жуулаа барилжсэн болох зогсолт их сайтай. Зөв ер нь эхний 3 даваа 4 даваа дэр нэг Эхний ажиллагаа бас сайтай. даалны барилдаа. За хавирсан, хавираад Энэ ард хилчний нэг Батцүргийн хавраа өстэй. За энэ ингэж нэг хөдөө урдуур нь яг Батын Батцэргийн нөө. тий.
Цагаад. Чирж утгаа. Давлаа чиржгүүгээ. Дээгүр юм биш тий. Өвдгөн дээгүр. Утгаар жоохон хол байгаад байгаа. Тэгэхээр өвдгөний нүдэн дээгүр наач хавраад дүрмэлүүлээд хоёр талаар нь ээлжиж хашаад Алдрын залд бас Урдуур тэр утгаа энэ өнцгөөс харин гоё харагдчихэ шүү. Юм утгаарсан утгасан утгаа бол Алдрын спортороо бач зүүндээ мордоод. Алдрын залд бас нөгөө тэр за утгасаа баруун хаад судлаа. таас мас нас гоё доошоо шилжчихэд. Булган аймгийн хотог өндөр утгаа өөрөө Алдрын спортороо сайн мэхэлтэй. Михийг бол яг ер нь сайн мэх, дада уран сайхан мэх, бас муу мэх гэж бас байна. Муухай мэх гэж бол байхгүй гэж байна шүү дээ. Хүн л хайж ивэл тэгэл мэх тэнцэр алдуулж ивэл мэх, хүн унгаж ивэл мэх те. Муухай мэх байхгүй. Муу мэх гэвэл ямар мэх гэхээр бас хүн гимтэйх ч юм уу, эсвэл харин одоо өөртөө халгаатай бас тийм мэх байж болно те. Сайн мэх гэвэл одоо хутгаа, хонгодоо гэх сайн мехнүүд байна шүү дээ. За сайхан мэх гэвэл мэдээж энэ дунгуйлда амраагийн, зөргөөгийн тонгорооч гэдэг юм уу, баасан хүүгийн итээч гэдэг юм уу, гоё гоё мехнүүд байна те. За зогтгөрл начныхаа талаар бас хэдүүлээ ярилцвал одоо энэ үлрэл жигдхэн сайн байна. Тэгээд бүх хүн тамирчин хүнд бас нэг цагаа олсон бас нэг үнэтэй зөвлөгөө урам бас хэрэгтэй юм шиг санагддаг шүү дээ. Хэдэн оны залуу вэ? 92 3 92 болоо тий. 33 настай. Жудаа олон жил хийсэн, жин жаахан барьж исэн бах. Тэгээд одоо бол үндэсний хөр сүүлийн жилүүдэд дагнаа барилдаж байна. Бас нэг сайхан нэгдүгээр бүхэн ойлгочлаа. Үндэсний хөрийнхаа энэ барилдааныг ойлгоно гэж нэг юм байгаа. За мэдээж мехийг бол 10,000 ч юм уу одоо хэдэн мянга байдгийг давтах бол сайн. Тэр бол рефлекс болгоно шүү дээ, тийм ээ. Зөв барилдааныг ойлгоно гэж нэг юм бол их сайн ойлгох юм бол нэг олон давтаад авах бас шаардлагагүй шүү. Ойлгоцсон юм чи. Яг бодлоготой адилхан. Бодлоготой адилхан. Тэгээд цагааг бол би үндэсний хөрхийн барилдааныг одоо их сайн ойлгосон байна л гэж ингэж харж байна. Наба. За тэгээ одоо ер нь бол бас олон жил харж байна да. Ер нь сайн барилдаж байна. 2011 оны намар юм уу да анх хайд өдөрчтэй нэг хийжсэн барилдаанд санаас гарддаг. Бас л одоо бичлэг юм үлдсэн бол бүх өргөний одоо гарын даагийн ширээчүүд нь доор байдаг гэсэн. Гарын даагийн ширээнээс хамт барилдаад ингээ яваад эмчийн ширээн дээр очиод эмчээс доор суудаг. Тэгээ бие бинийгээ дуурам ихийг уралдуулан хийж тэгээ цагаад авч ирсэн. Тэгэл энэ ямар айхтар юм залуу байдаг юм бэ гэж харсан л тэр анх цогтгөрл гэдэг алдартай байсан юм билээ л дээ. Тэгээд хаштагтгох шиг юм шиг баг тий. Тэгдэг. Дүүрэн баяр. Тэгээ дүүрээ цагаан энэ төр бол цагаан хоёрыг бол хаштагтгохч дагуулдаг. Сэрэг анар хоёрыг бол ширвэх дагуулдаг. Баазаа хоёр бол аврагаас ордог юм хэдэн бол яг нэг наснасанд ингээд зөрж үздэг л цаг үе байсан л та. Тэгэл одоо ер нь бүгд л улсын жолонд үрсэн юм шиг шүү дээ. Тэгээ энэ жилийн хувьд бол их сайн байна. Тэгээд өөрөө одоо итгээд зориод тултал үзүүл ер нь яах вэ гэж л бодогдоод байгаа шүү дээ. Хавраас хойш л ер нь сайн байна гэж байн бай яриад байгаа. 3 сард их сайн байсан. Энэ 4 сард ч их сайн байна гэдэг. Ер нь 12-нд бас наа тийш нэг удаахад бас огсож явах болов гэж бодоод байгаа шүү дээ. 16-ад. Тэгээд цаашаач боломж юу байгаа л гэж бодож шүү дээ. За алтан гэрэл гарцсан маань бас. Миний хувьд болохоор энэ хоёр хүн одоо яг болж байгаа талаас нь ярьчлаа. Би яг зүгээр нөгөө талаас нь ярих гэж бодож байна. Тэгэхээр яг нэг би болохоор ингэж бодож байгаа. Би барилдааныг харж байгаа зүгээр миний төгнөлт шүү. Бас яг нэг дуустал юм шахаж барилдахгүй байна л гэж боддог. Цагөө. Тэгэх юм бол бас арай өөр амжилт гарах юм бол. Уул нь бол өгөгдөл байгаад байдаг. Жохон одоо нэг нөгөө хэлэхэд
жоохон өөдөмтөх юм уу гэж хардаг би. Барилтаас. Жоохон өөдөмтөх юм. Тэрүүн дээрээ жоохон ажиллаж бол тэгээ хинтээ бол хинтээ барилж байгаа шүү дээ. Тэгээ илүү өөрийгөө дайчилж, Тэгээ, ер нь илүү бол даваад ижлэх тусам ихтрах ч гэдэг юм уу тий. Дуустал одоо барилт нь. Тэгээ ер нь бол тийм л байх хэрэгтэй л гэж бод. Өөрд байгаа юм бүгднийг нэгэн тал одоо барилж байгаа юм чинь бүхэл юм гаргаж барилдах хэрэгтэй гэж бод. Миний хувийн бодол. Яг энэ талаар бас ер нь бас нэг анзаарагдаад яриад ирсэн баг шунаа бах. Дээж 5 бол ер нь бол давчаад байна. 6 7 руу яагаад бас яахгүй юм болоо гэдэг нэг өмнөх дугааруудад яриад тасан байх шүү дээ наа баг. Тэгэхээр бас болдгоо юм байл хөтэй тий. Наатмаар дайж усаахан барилдах уу. Одоо манай хөгчүүд дотор зөрөгтөөр харцгүй шүү дээ. Өөрт байгаа бүх юмаа гаргаж барилддаг. Бүр нэг онцгой хүмүүс бас байгаа байхгүй. Зарим хүмүүс нь өөрт байгаа юмаа гаргаж барилдахгүй ч бас зүгээр миний бодол шүү. Тийм хүмүүс бас харагддаг. Одоо Сүхбаатар юм уу тавраг энэ төр бол тий. Бүх юмаа гаргадаг тэр бол мундаг шүү. За энэ бүх хинбэ булган гараа бид нар бас анхтагч алдартнуудын үлгээ булган ангаа нутгийн начингийн хадлаар ярилцлаа. Багш нар маань бас өөрт нь хэрэг болгож бас үнтэй юм зөвлөмж, зөвлөгөө, урам бас хайрлсан болов гэж бодож байна. За ингээд одоо ирэх энэ 7 хоногийн амралтын өдөр зохион байгуулагдах барилдааны хуурийг хамтдаа харцгаая. Өөр юм бол хагасаа нийслээ манай 100 жилийн өмнө барилдаан гэж. Энэ 2010 онд 85 жилийн өмнө барилдаан гэж өсгөрөд харьцах Вандан цэр 2 нь үлдчихсэн да. Аймаг улс 2 начи үлдчихсэн. Тэр барилдаан л юм байлээ. Тэрний 100 жилийн өмнөд бай өндөртэй барилдаан. Энд чинь аврагд салтны үндтгэлийн барилдаа гэсэн тийм. Хагасаа юм тийм. Зөв. Тэгж байгаа. Нэм гарагч нь болохоор нөгөө дотоодын зэргийн нэг барилдаан байна. Тий. Нэм гарагт болохоор одоо манай дотоодын зэрэг 805 дугаар ангийн түүхт 80 жилийн одоо энэ жил болж байгаа байхгүй. Тэгэхээр тэр ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа. Улс аймгийн алдарчлал 128 бүхий барилдаа нэм гарагт байгаа. Тэгээ энэ 3-ын эсрэг 3-ын барилдаанд бол 5 сар руу шилжчихсэн юм шиг үлээ. Энэ сард бол байхгүй гэсэн мэл шүү дээ. Үзэгчдээс их асуугаад байх шиг байсан тэр багийн барилдаан нь бол хойшлоод. Энэ 7 хоног бол хоёулаа улс аймагтай л 7 хоног болж байгаа шиг. хоёулаа 120. Тийм байна. За ингээд энэ 7 хоног зохион байгуулагдах барилдааны хуурийг бас та бүхэнд үзүүлдэ. Энэ үрээд бас бүхэн өрөө нэвтрүүлгийн 8 дахь дугаар маань бол өндөрлөж байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгийг хөтлөн явуулсан Наранбаатар ахтай маш их баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлэгт маань бас өргөдөө оролцож анализ, барилдаанууд дээр бас задаргаа ярьж, за мөн дээрээс нь маш сонирхолтой мэдээлэл, мэдлэгийг биднэрт өгсөн хоёр багштай бас баярлалаа. За ингээд үзэгч та бүхэндээ бүхэн өрөө нэвтрүүлгийн 8 дахь дугаар хүрлээ. Та бүхэн энэ 7 хоногийг ая тухтай сайхан өнгөрүүлэх болтугай. Амралтын 2 өдрийн бүхэн барилдаанаараа иргэн уулзъя.